манай Тангатын галсангийн нэг шүлэг байдгийн монголчууд эв нэгдлээ алдсан үедээ бол чин гүрний боолондог гэх. Эвтэй нэгдэлтэй үедээ Чингисийн Монгол болж мосч ирдэг гэж байдгийг үнэн шүү. Тоглоом тоотын дээр толгой мөлжүүртэн дээр гэж. Тэгэхээр би энэ үгийг бас хуваалцаж явдаг болсон. Энэ удаа алдаж болохгүй. Энэ удаа тоглож болохгүй. Энх болдодон энэ жолоог атгуулчихад байд алдахгүй. Сүүлд нь бол амаан барихгүй амар баталгаатай төрийн ажлыг бол түүнтэй адилхан бодож энэ энх болдод юм ажиллахад би нэг энэ одоо замд юм туйлахгүй гэж би бодож байна. Энэ бол одоо таварцгалах нь бол өнгөрсөн. Энэ чинь залуухан эдгээр сайхан байна. Их сургууль дөнгөж төгсчөөд дүүрэгт очиод ажиллаж байхад нь би энх болдыг очиж сурвалжилж байсан. Энэ бол тэр үед байсан энх бол айс зан алив юмараа хэвээрэл байж байгаа. Ийм учраас энх болдыг би дэмжиж гэж эв нэгдлийн асуудал. Энэ үнийг манай энх болдын хөдөлмөрийн хөтөлбөрт их тод товоор орсон байгаа. Энэ бол маш олон хүнийг цэнэглэж өгнө. Хүний зүрх сэтгэлд өөр дулаан авчирна. Ингээд энх болдыг ард түмэн бол дэмжин гэж бодож байна. Итгэлтэй байна. Би ингээд энх болдыг дэмжиж байна. Та нар маань бас тийм болтугай гэж хүсье.